За оноо төхөөрж янзлаад. Энэ болохоор илгэхтэйгээ дотроо нөгөө илгийг маш гоё жижиглээд хийцэн байж байна. Чазраач гэж хэлсэн. За энэ болохоор одоо хоньны гол махыг маш гоё жижиглээд сонгон сарамсаар амтлаад битүүшүүл хийсэн байгаа. Энийг бол ээжтэй зориулж хийсэн байгаа. Ижидээ зориулж хийсэн байгаа. Энэ бол хүүхдүүдэд зориулж хийсэн. Хоньыг одоо төхөөрж бэлдээд маш гоё одоо Монгол уламжлалт аргаараа сайхан бэлдэж, хоол хүнсэндээ сайхан хэрэгэл зоогож, үр хүүхдүүдтэй сайхан зоогдуулж байгаа аймаа хаан. За одоо хоньныхоо мэдээж гаргаа сайхан өвчүү сүүл толгойг ингээд хуухлаад сайхан ингээд бэлдсэн байгаа байдал харагдаж байна. За ингээд Монгол уламжлалт аргаараа сайхан хуухалж бэлдээд угаад цэвэрлээд за толгоогоо манайх ингээд дандаа ингээд заалаад маш гоё цэвэр залхуу хоолоо модод бүх юмнуудыг сайхан цэвэрлээд бас угаачдаг байгаа. За эрүүг нь бол мэдээж бас ингээд хэлтэйгээ ингээд сайхан угаагаад цэвэрлсэн байж байна. Хоньныхоо уурэг сүлийг бол маш сайхан хуухлаад уламжилт Монгол аргаараа ингээд хоол хүнсэндээ хэрэглэнэ. Цусаас одоодонд цутгаад сайхан сэмжээр нь ороогоод өдөнгөөр нь сайхан ороогоод өгсөн байгаа байдал харагдаж байна. Энэ болохоор ингээ илгэн хям тэмцтэйгээ өдөнгөөр нь ороочихсон юм. Гургалдаа нэ байж байна тийм ээ. За гургалдаа. Хэрэг та бүхэн сонирхч бол дараа гоё би танарт яг яаж хийж байгаагаа үйл явцыг бас үзүүлж сонирхуулж болно. Одоо болохоор зүгээр л яг хийцэн байгаагаад энэ манай дандаа хийцэн байгаагаад харуулдаг та яг хийж байгаа үйл явцаа бол нэг оруулдаггүй. Ягаад ч юм ажил амжихгүй завч үлээ муутай байдаг учраас тэр болгоныг оруулах боломжгүй байгаа байхгүй.